Pop Entertainment News спорт булан маань эхэлж байна үзэгчтэй гадаа нарлаг мөн сайхан өдрөө ингээд надтай хамт байгаа энэ хүн бол Монголын загасчлах спортын холбоодын тэргүүн Тэмүүжин буюу би одоо бид бүхэн Lumina MC гэдгээр нь сайн мэддэг үлээ. За энэ сайхан өдрийн мэнд. За зурагт үзэж байгаа бүх хүмүүс ч гэсэн энэ өдрийн мэнд. Чам ч гэсэн бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргье. За хоёлоос өнөөдөр ямар ч урлаг ярихгүй шувтал одоо загасны спортыг ярий те. Тэг яг уу тэгээд танаа уран бүтээл санал тавьсны дагуу өөр хичээлдэг fly fishing гэдэг спортын төрлийг танилцуулахаар мөн ярилцгаар хүрэлцэн ирсэн байна. За би ч одоо бас анх удаа загасчлах гад байж гин. Айгүй бүрэн зэвсгэлсэн гэдэг шиг одоо энэ хувцлалтаасаа хойлоо эхлэхгүй сонирхолтой сая энийг онгойлгоод ямар амтан гаргаж ирвэ. За яг fly fishing гэхээр одоо босод загасны төрлөөс өөр л дөө. Дээр үс ахуулаад зориулаад хийгдсэн уламжлалтай тийм өгөөшүүд байдаг. Өөрсдөө хийдэг. Хамгийн гол нь энэ бол яг байгальтаа төгсөн гэж хайрцах. Одоо нэг хэлбэр юм л да. Учир нь их юм бол fly fishing-ийн спортын төрөл бол ерөөсөө спортын ер нь ямар ч загасны төрөл загсыг алдгүйгээр буцааж тавьдгийг өвлийн загсаас бусдна. Тэгээ fly fishing гэж энэ төрлийг бол сонгоод нэлээд удаа хичээлж байгаа. Монголоос хүртэл дэлхийн аврагын нэмсэн төрөл явсан байдаг. 13 онд дэлхийн аврагт нэмсэн би Монголын багийг хахалж явж ирсэн. Америкт туссан. Тэгээд энэ төрлөө Монгол хөгжүүлэх гэх тэмцээн уралдаа улсын аврал тэмцээнүүдийг жил дараалал хийгээд амжилттай явж байгаа. Тэгээд үсэйгээ өгчөөд баяртай байдаг. Тэгээд энэ төрөл маань яг онцлог гэх юм бол яг fly fishing-ийн спорт нь болохоор яг өргөсгөө дэгээ буюу ингээд чагталчаад ингээд хойно өргөслөөр гэдгээ тийм байхгүй зүгээр л юм юу төмөр байдаг л та. Одоо чинь ингээл яхад энэ жижиг өөшөд тэнийг орт болж болж байна. Хойно өргөс байхгүй дэгээ те. Энэ хойно дэглэх юм байхгүй гоц. Тийм байна. Зүгээр л юм. Яг ийм дэгээр бүх юундаа хэрэгэлдгээр бас онцлог байгаа тэгээд. Fly fishing-ээр бол ямар ч төрлийн загас ирж болно. Ийм жоохон жараханаас хавуулаад метр гэсэн том туул барьж болно. Энэ өөрөө бүх зориулт нь дандаа өөр уур хэрэгсэл утас гэх юм ашигладаг. Өгөөш нүртэл өөр үүдэг. Тэг хамгийн гол онцлох юм бол дэлгүүрээс ч юм уу энэ голоос нь жарахаа шүүгээд өөрөөр нь барих биш. Өөрөө одоо янз бүрийн юм харж дуурайж зохиож сэтгэж хийсэн өгөөшөөрөө загсыг нөгөө хуурж бариад буцаага тавьдгаар их онцлог байна. Тэр энэ одоо хийсэн хамгийн тийм сонирхолтой өгөөшүүд нь юу вэ жишээлбэл? Үгүй зөндөө агуу одоо ингээд энд одоо жишээ нь ингээд нөгөө нимп буюу хорхоо тий. Тэр ингээд байж чинь. Өөрөө их үү? Бүгдийг нь өөрөө тий. Тэгээд ингээд энд болохоор ингээд арай томроод ирж чинь. Тэгээд энд болохоор dry fly буюу тий. Үсэргээний одоо энэ нөгөө марцаа ингээд хорхоонууд байж чинь. Монгол байдаг бүх шавжийг л одоо тэгэл харж дуурайлгаж хийгээл дэлхийн шалгарсан өгөөшүүч ус байгаа тий. Энэ өөрөө энэгүүрээ их тийм хүнд өөрт нь метологийн мэдлэгч өхөн байна. Тэгээ байгаль орчинтойгоо өөрөө ингээд зүг стартчихж байна. Тэгээд өөрийнхөө сонирхлыг одоо хөгжүүлээд эргээд амтнаа харилцаж байгаагаар хандлага байгаа байхгүй. Загас алахгүйгээр. Тэгээд загсаа ингээд гаргаж ирэхдээ ингээд чулуун дээр ч юм уу ямарваа нэг юмд ингээд заван болохыг бол жоохон хоригдтгийн. Тийм учраас ийм ленд нет уу юм шүрдэг торыг хэрэгэлдэг. Загсаа ингээд ийшээ оруулаад цэвэрхэн ингээд хэмжээл тэгэл ер нь ингээд гоё өөрийн кайф аваад тэгээд буцаагаал тавьдаг тийм спорт юм байна. За тэгээд fly fishing ярих юм бол цааш нь бол хэрэглэх юм бас их ондоо өөр байдаг юм аа. Тэгээ. Энэ дээр бол одоо ингээд та нар ингээд харж ивэл энэ уурга байна. Энэ бол сэж буюу одоо яг манай fly fishing-ийн төрөл бол Ferrari гэсэн үг. Яг тэр Ferrari машин шиг одоо юу гэсэн үг байна. Брэнд гэсэн үг. Маш сайн чанараар хийдэг. Тэгээ миний одоо сонирхдаг жил өмс байна. Тэгээд одоо би түрүү хэлсэн тэгээ дэгээ хийдэг гэдээсэн. Би зүгээр хальт харуулъя энэ. За эхлээд юуг харуулчих. Энэ уурган дээр ингээд нөгөө дамар залгана. Тэр нь бол одоо рил гэж ярина те. Одоо ингээд үйж байна. Сэрээр үйж байна. Өөх ямар гоё юм бэ. Энэ бол ингээд том юмд үзэх зориултаа. Тэгээд ингээд том юм. Ингээд нөгөө зэвиг кадран гэл ингээд харьцмаар. Жарахаг юугаар ирэх вэ? Жарахаа байхгүй л те. Жарахаг энэ тороо гэж шүүч шүү дээ. Жарахаа шаардлагагүй. Тэгэл энэ загшуунд хэрэгтэй GPS үүж ин те Garmin GPS ингээ хаана яваад төрөхгүй. Тэгээд ингээд цапаас утаснууд байж ин ингээл хэрэг болно да. Хэрэг болох юугаа аваад эндээ өгсрал тэгэл энэ хоёр уурга бол энэ хоёр дамарных жижиг гэсэн трауц загс буюу
Манайхаар одоо хадран зэвийг загсан зориулсан хэрэглүүд нь байж чинь. Тэгээд эдгээр нь болохоор том урганд огсрогддөг юм. За тэгээ ийшээ явал одоо бид түрүүлсэн нэг дэгийг өөрөө хийдэг гэдээсэн. Тий. Энэ бол ингэдэг. Ер нь бол яг одоо энэ fly fishing-гээ мэрэгсэн хүмүүс бол ер нь иймэрхүү бүгд юм нэг юутай та ингээ хайрцагтай байгаа. Ямар нэгэн гол дээр очиод энэ гол дээр ингээд мандал дээр нисэж байгаа чулуун дор нь байгаа одоо хорхоог ингэж эхэлж очих харна. Юу энэ вэ? Яг тэгэл загс энэ ойр тойронд байгаа хорхоогоо идэж амьдарч идэг байхгүй. Тийм учраас тэрнтэй адилхан хэлбэрийн өгөөшөөр тэр загсыг одоо нэгснээ хуурж барих нь шүү дээ. Тэгээд яг өөртөө ингээ үзэхэд над тэр төрөл нь байхгүй бол одоо би шууд газар дээр хийх боломжтой. Ингээ явж идэг. Энд юу байдг вэ гэхээр одоо нэг хорхооны бие байна те. Энэ ингээ хорхооны биеуд байна. Тэгэл энийгээ гаргаж ирэл скигээ ингээ угсарна л та. Шууд гаргаж ирэл энийгээ угсраал. Газар дээр нэрээс тгээгээ үйлдвэрлэдэг гэж хэлж болно. Энийгээ ингэж угсраал. Ингээ угсарчиж байгаа нэ. Тэгэл одоо эндээ сууж байгаа л энэ юу ороод эхэлнэ. Энд ингээд төлсүүд нээж чинь багжууд нь одоо ийм юм дэдэг. Энэ утаснууд нь байна. Одоо их би одоо өнгө ороо тий. Ингээ багжнууд нээж чинь. Тэгээ энэ дэгээнүүд нээж чинь одоо би түрүү хэлсэн. Цэртэнгүү дэгээгээд байсан тий. Одоо ингээл юм сэрээр хийж чинь бүхсээр. Тэгээ дэгээнүүд нандаа ийм дэгээдэг. Юу сэртгэн байхгүй байна. Зүгээр л махир төмөр гэсэн үг. Үзүртэй. Энэ бол яадаг вөхөр загсыг гинтээдгүй. Зүгээр гогдол гаргаж ирээд бид 6 ахуулаад авахлаа нэг баясаал тэгээ буцаагаад авахд ингээ тэглэх юм байхгүй учраас загас гинтэхгүй усан дотроо буцаас хилээд амьдрах боломжтой байхгүй юу? Тэргүүрийг онцлог төрөл байгаа fly fishing гэдэг юм. Энэргүй загсцал, классик загсцал, спорт загсцал гэдэг нэртэй байгаа. Тэгээ эдрээр ингээ дэгээ хийн. Одоо ингээ материалууд нээж гин. Дандаа амтд юус. Нарийн юм тий. Тий ингээ шууны үд тэгээд ингээ бүх төрлийн материал байж байгааг хийхэд зориултаа тий. Ямар ч гоё юм битээ тий. Ингээ бүх саа тэгээд энэ нүднүүд байна. Хиймэл нүднүүдаараа. Тэгээ жарааха хийдэг байхгүй өөрсдөө. Тэгээд ингээд энд ингээд нөгөө толгоонууд байж энэ цавуу мав ингээл байж байгаа тийшээ тэгээ бүгдээрээ ингээл комоор ингээл тэрийг суглуулдаг ингээл суглуулж ингээл энэ цүнхтэй хийгээл тэгээ арьснууд нэг өнгөрөө уснууд ингээл эдрийг ашиглаж одоо ийм стримерууд хийн л тээ. Стример ингээл сайн нүд үйсэнтэй ингээл стримеруудыг ингээл том загсан зориулж ингээл өөрөө хийн. Эдрийг туршин ахуулна. Олон жилийн юу л да. Хөдөлмөж байгаа туршлага. Олон жил тэгэл яваал. Тэгэл энэ спортыг хөгжүүлэх гэсэн энэ улстай төцөө уралдаа хийгээл тэгэл юу амжилттай явж байгаа их баяртай байдаг юм уу. Яг тэгэл анх ингээл Facebook бичээ аваад 2012 оны үеэс хүмүүс тэгэд ярьдیں۔ Загс байраа буцааж тавина гэж би ерөөсөө мэдэхгүй байсан гэдэг. Харин тийм тий. Тэгээ анхчсан би над гайхаж ирсэн л да. Нэг хол бензинсээ урж явж загс бараад буцаагаал зургийг аваад тавьдаг. Ямар техник гэж дотроо боддог байлаа. Тэгэхээр сүүлдээ өөрөө ингээд ороос энэ ямар ч сонирн биш. Зүгээр л байх ёстой тийм юм л гэж би ойлгодог болсон. Тэгээ дэгээгөө сэтгэрийн дараа барьдаг болсон. Тэгээ сэртэнгүү дэгээр. Тэгээд угаасаа яг энэ fly fishing хоббир гүн орохоор хүн өөрөө угаасаа олон цаашаа тэмүүлдэг. Илүү хөгжих гэж илүү одоо мэрэгжлийн болох гэж тэ. Тех тусмал тэгэл загс алах дээр үзэгдэл нэг тийм сонирм үйлдэл биш болж байгаа юм л да. Яг л дөрмийн дагуу сэртэнгүү дэгээтэй тэгээд их өөрөө энд хүнээс тэгээд өөрөөс нэг цаг зав амар тийм хүсэл шаарддаг. Зүгээр орчих ш. Тэгэл одоо энийг энэ хүртэл ингээл хөгжүүлээл ингээл тийг ороогоол ингээл тэгэл би чинь тэгэл ажиллаа энэ дууга дуулна хажуугаар нь бас энэ ажилтай байхгүй. Энэ ажиллаа айгүй бас том ажил байд юм биш үү? Та ч айгүй том зүйл хийж явд юм биш. Энэ загсыг барихад нөгөө энэ шидэлтэнд бас нэг урлаг байдаг уу? Тийм fly fishing гэдэг өөрөө болохоор зүгээр нэг жишээ нь уурга бариад спиннинг гэх төрөл үйл дээ. Урууга ангиж байгаа шид чинь тэрийг болж чадна. Fly fishing гэдгийг бол сурах хэрэгтэй. Би чи 2005 онд Америкт өөрөө сургууль сурсан шүү дээ. Яг мэрэгжлийн сургууль те. Тийм учраас энийг яг одоо дадлагж сурж иж шиднэ гэхээс зүгээр ингэ шидэж болж чадахгүй. Тэгээ манай холбооны нийтлийн харьяа Монголын fly fishing-ийн холбооноос өвлжөнгөө сургалт явуулдаг. Сургалт нь 21 хоног те. Хүмүүс сураад төгсөж байгаа одоо ингээл байнгын төгсөж байдаг. Тэгэл бид нар ингээд нэг ёсны fly загсчдыг нэмээл байгаа гэсэн үг байхгүй юу? Жил хүн нэмээл байгаа.
10 нэмэгдээл байгаа. Тэгээд тэр бүхэнд зөв зөвсөө загцлыг ухуулан таниулж ярина тийм. Загас бол тэхин штэ баригдчаад бусаагаа тавихтаа яа өстө яг өгөх гэж шүү өстө. Ямар муухай хууртаа гэл одоо зүгээр загасны хувьд ингээд тэгж бодвол жил болго ингээд бодно. Гэхдээ зүгээр бид нар ч бас тэгээд нэг загас барьчаа тэг хажуугаар нь судалгааны юмнууд бас хүмүүсээс сонсон ярилцсан л та тэгээд ер нь бол загсыг ингээд том тулч юм уу одоо том зэвгч юм уу бариад ингээд 6 хулаа буцаага тавихад ингээд хит удаа хаар байлгцсан бол бас амьдрахад хэцүү. Тэр маш хурд 6 хулаа атаач тэр нуруунд нь хийгээл тэгээ загалмайг нь ингэж өргөөд тавих тусгай аргууд бий. Тэгээ тавихад умг алга болдог усныхаа гүн рүү. Тэр бол ерөөсөө загс ингээд дэгэнд ороод татчих хооронд гүн шоконд ордог гэж байгаа байхгүй. Хүү болчихно. сая чи би юу бэлдээгүй лээ. Тэгээд загаснуудын санаа нь зүрх нь ингээд клапан бараг хаагдах шахаа тэгээ гаргаж ирэл 6 хот үргээ тэгэл. Клапан нэгдээ панк ороод тэгэл ерөөсөө тэр усны гүндээ ер нь бүтэн өдрийг барандаа нэг 20 цаг гарахгүй хөдлөхгүй. Тэгээд тэрний дараа идэж эхэлнэ. Нэг баригдсан загас бол. Тэгээд идэл тэгээд жоохон мажгал мартчихна. За үзэгчтэй загасны спортыг загасчлах спортыг сонирхол тэргүүн ингээд эмсэ гэдэг энэ хүн байна шүү. Та бүхэн бас загасчлах дуртай байвал загасчны энэ холбоонд бас хандаарай. Тэгээд бид бүхэнд ийм сайхан яриа өгсөн M-pop-ийн үзэгчдийн өмнөөс тань цаг заваан гарган ийм том мэдээлэл өгсөнд бол баярлалаа. За баярлалаа. Тэгээ pop хөгжмийн нэвтрүүлгээ загас ярьлаа би. Би ойрд их юм загасныхаа хувцастай их урлаг саяхан юмар ороод ах шиг байна л да. Би сая өнгөрсөн 7 хоногт хөдөө гарагийн шинэ клипэн дээр яг энэ хувцастайгаа дууссан байгаа. Өөрөөр Luminon клипэн дээр тэгээ бас гарахаар л үзэх байх. Иргэжлийн 4 сар гарах юм. Шинэ өсөн хамаг хүмүүс зогсоод байдаг нэг сал бичээд хамгийн холд нь очиод барьчлаа шүү дээ тий. Надаас яриаггүй. Манай туулд нэг иймэрхүү загснууд байдаг. Яа хөөх. Энэ бол нэг хадран буюу хайр ус тий. Аа. Монголоор хадран гэдэг тэгээд Орос нь хайр ус гэдэг загс. Ерөнхийдөө энэ бол 21 сая орчмол загс ах шиг байна. Аха. Ер нь иймэрхүү л загснууд үйтэй. Хасаас. За тэгээд энэ болохоор 50 сая хүртэл томорно. Монголд одоо бүртгэгдснээр бол Сибирь хадран гэдэг хадран байгаа л та. За тэгээд энийг ингээд одоо буцаагаа тавих. бүгдийн буцаагаа тавина гэсэн. Бид нарт ерөөсөө загс манж ойлголт байхгүй. Загс тавьдгүй хүмүүс чинь одоо буцаагаа тавья гэдэг байхгүй. Тэгээд тийм ойлголт байхгүй ч зүгээр тэгээд. Зөв. За тэгээд энэ загс бол одоо ингээд сэртэнгүүдээ сая ингээд гараад ирсэн. Өөрөө мултарч нь гаргаж ирэл. Тэгээд энийг ингээд гар хүрэх шаардлага байхгүй юм. Би нөгөө энэ чинь хөдөн тустай амтан шүү дээ. Би алан тустай амтан. Энэ хоёр ингээд хашгаараа бас их энэ биений биенд муухгүй. Өөрийнх нь хоёр талаас алсан юм. Их гар удаа шаардлага жижиг учраас тэгээд шууд торнтроос ингээд мулталчих хэрэгтэй. За ингээд их дэлхийдээ хөвдөө жарах загас минь. Ингээд тавьчих. Загас шокнд орсон шүү. Юунд орчих вэ? Тий. Яа, яг балархаж шүү гэж явж байгаа бах та. За баярлалаа. Үнээр чадварлаг загсыг барьдсан байна. Тэргээр хүмүүс хөндрүүлэгч энэ төр хэрэглээл ах чинь зүгээр л уургыг ямж гоё шидэв. Нэг сав гэж шидээл загсыг Эсэргээл барьчлаа. Эсэргээл барьчлаа да. Лайфиш өөрөө тийм гоё спорт. Хөгжүүлсэн. За баярлалаа. Явцгаах үед үлээ. За тэгээд ажилд нь амьдралд нь за бүх юм зүйлд нь сайн сайхны өгсөн өрөө. Тэгээд энийг бол яг таныг ярихаар л мэдэрлээ те. Загасчлах гэдэг бүр спорт юм байна. Өшөө юм нарийн болцсон юм байна. Заавал тэрийг барьж одоо алаад авах сонирхолгүй бас их хэрэгтэй юм байна гэдгийг маш сайн мэдэж авлаа. За баярлалаа. Тэгээд барьсан загас өхний битгий цааш нь харуулаарай. Улсынхаа амтны хуулийн хүрээнд хуулиад хөдлөө ажиллаарай гэж бүх загас сонирхогч саялагчтай хүсье. За энэ бол M-pop Entertainment News спорт болон байлаа.